Сауди Араб чи ямархан энэ улс үлээ те. Америкийн нэгдсэн улс гэдэг чинь дэлхийн номер 1 эдийн засаг мөртлөө одоо тэр тарифын дай энэ гэдэг байгаа гэж ард дээр ямар хүсэл байна вэ? Ерөөсө гадаадын хөрөнгө оруулалтыг татах гад гадаадын тэр үйлдвэрүүдийг л эх орондоо бий болгох гэдэг шүү дээ. Тэр хятад тарифын дай хийгээд нэг чи эцсийн дүндээ бол Америкт тэр үйлдвэрүүдийг байгуулж өөрсдийнхөө ажилтнуудыг иргэдэг ажилдаа орлоготой болгох гэх мэтийн энэ агуу улсууд хүртэл тэгээ одоо энэ гадаадын хөрөнгө оруулалтыг татах тэр уралдаж байна шүү дээ. Гэтэл манай Монгол өөрснөө мөнгөгүй. Тэгээ өрөөлд одоо тий бас найр тавьж өгөхгүй. За найр тавьгын гэх нь хайшин тий өрөөлд ч гэсэн ашигтай байх хэмжээний ийм бодлогын өөрчлөлтүүдийг хийх ёстой. Тэгэхээр амнат ашигт малтмлын тухай хуулийн дээр ажил хэсэг гарцаа ажиллаж байгаа. Тэр энэ бүх гадны одоо туршлагуудыг бүгдийг судлаад нэг мөсөн нэг олон нийтэд ээлтэй гол нь бол ерөөсөө энэ төр дамсан энэ бүлэглэлүүдэд ээлгүй. Тэгээ ийм л хуулийн гарцыг олох хэрэгтэй. Тэгэхгүй бол төрд авж байгаа нэрийн дор хэсэг бүлэг хүмүүс л тэр төрийн өмчт компаниуд дээр жаалж штэ. Бид нар эхнээсээ маш олон зүйлийг харлаа штэ. Тэгээ одоо дашрамд нэг зүйлийг хэлэхэд саяхан надад мэдээлэл ирсэн чи одоо нөгөө төрийн өмчт компани болоод ХХК байгуулдаг болчлоо гэж мэдээлэл ирсэн. Одоо нөгөө төрийн өмчт компаниуд чинь ингээд нэр хүндээ алдчихээн те. Төрийн өмчт компани нэрэн дор ингээд нөгөө төрд одоо шургалсан хэдэн бүлэглэлийнхээ хожоод ийнэ гэдэг асуудал өөрөө ирэхгүй баримтаар гарч ирээд байгаа учраас одоо бас нэг зайлн шууд ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулж ийн гэсэн ийм мэдээлэл би мөн саяхан аваад бүр гайхад арайчтай одоо тийм бүр сүүлдээ ийм л өөр хийх байсан юм уу гэж одоо байж гэн. Гэтэ энэ мэдээллийн хөшөөл авшруулж судлана гэж бодож байна.